Сайн байцгаана уу? Relay Master Digital үзүүлэнгийн 4 дахь парт буюу сүүлчийн парт орох гэж байна. За би Nest Design-тай хамтраад Guangzhou хотод хувцсны сэмпл үйлдвэр байгуулад байгаа. Хэрвээ та шинэ брэнд үүсгэх гэж байгаа, эсвэл хамт олноороо ижил гэж байгаа бол мөн мерч гаргах гэж байгаа бол бидэнтэй холбогдорой. За тэгээд үзэсгэлэн үзээд гарч ирсэн чинь хорхоо хөдлөсөн олон гоё зүйл зарж байсан. Би ер нь үзэсгэлэн үзэх бүртээ дурсгал болгоод ямар нэгэн гоё юм худалдаж авдаг. Энэ удаад ийм хөөрхөн хитэн гоё юм авсан. Энэ бол Ван Гогийн Одод тэнгэрийн намын авчуурга, дараагийнх нь мөн адил Ван Гогийн наран цэцгийн намын авчуурга, нэмээд посткарт авсан. Дараагийнх нь Ван Гогийн наран цэцгийн байгаа. Бас би явсан газар бүрээсээ хөрөгчний наал худалдаж авдаг. Тэгээд энэ удаад мэдээж Ван Гогийн Одод тэнгэр, наран цэцэг болон Леонардо да Винчигийн Мона Лиза байгаа. Гэхдээ Мона Лиза хэдийгээр алдартай ч гэсэн би бас тийм дуртай биш байдаг. Яагаад гэвэл нэг тийм хачин цоо ширтээд байгаа юм шиг, тийм амьд ч юм шиг мэдрэмж төрүүлээд идэгин. За тэгээд би ер нь стресс тайлах зорилгоор пазлыг хэвлүүлдэг. Тэгээд та нар ч гэсэн туршаад үзээрэй. Энэ удаад би 1000 ширхтээ жижиг пазл авсан. Дараагийнх нь посткарт байна. Би багтаа ээжийнхээ Оросоос авч ирсэн откредуудыг их хуул зурдаг байсан. Ер нь намайг өнөөдөр урлаг дуртай болоход их нөлөөсөн гэж би боддгийн. Тэгээд ямар ч тач танд үүнийг үзэж аваад маш их баярлалаа. Өөр хүүхдээ сайн хүмүүжүүлээд урлагийн боловсрол олгоорой гэж хэлмээр байна. Нэг л өдөр устдаас хоёр ялгарна шүү. Бидний хэдэн уран бүтээлч нөхөд хоорондоо ярилцдаг. Ямар ч суух баяны өмнө мэдсэн сурснаа гайхуулдаг. Авьяас уур чадвараараа хийсэн бүтээснээрээ зиндаахдаг цаг ирнэ шүү гэж. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Түр баяртай.